Танайхаа хэлцэж байгаа хуультай холбоотойгоор асуултаа асууя. За ерөнхийдөө дэмжиж байгаагаа бас хэлье. Энэ хугацаатай юу энэ хууль гэдгийг хэлж өгөөч. Хугацаатай юу гэж. Эсвэл нэг удаагийн үйлдэлийнх юм уу? За ерөнхийдөө зөвхөн гайлын албан татвар болоод нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлнө гэдэг бол ер нь бол эдийн засгт их хор хохиролтой бол байдаг юм. Буцаад одоо тэр гайлын болон нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөгдөж байгаа байгууллагууд руу чинь хувийн хвшлүүд хандхлаар нөөтийн бадаа өгдөггүй, ямар нэгэн баримт өгдөггүй. Тэгээ нөгөөдгөл чинь нөгөө талдаа очиод тэр компани өмнөөс 2 удаагийн татвар төлнө гэсэн үг. Хувийн хвшилд ажиллаж байгаагүй хүмүүс мэдэхгүй л дээ. Огт мэдэхгүй зовлонг нь ойлгохгүй гэсэн үг. За хөнгөлөх юм уу, чөлөөлөх юм уу гэдэг дээр би бас тодруулъя. Хөнгөлөх юм уу, чөлөөлөх юм уу? Хөнгөлнө гэдэг ах юм. Хөнгөлнө гэдэг чинь 10%, 20%, 30%, 40, 50, 90%. Чөлөөлнө гэдэг нь ари өөр ойлголт баг тий. Тэгэхээр энэ яг аль ойлголт нь вэ гэдгийг. Тэгээд юу ингэж ойлгогдож байна л да. Төлцсөн байгаа татвараа буцааж авах гэж байгаа юм байна тий. Одоо төлцсөн байгаа татваруудаа. Тэгэхээр нэг удаа явал татвараа авал дуусаа юу гэсэн асуулт шүү дээ. Эсвэл ирээдүйд үргэлжлэх юм уу гэсэн асуулт. Тэгээд тодруулъя. За Сангея 85 дугаар микрофон. Хэд хэдэн зүйл асуучлаа шүү дээ. Тэгээ бичиж авч байгаад хариулаарай. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Сангийн яамны төсвийн орлогын хэлтсийн дараат хэлмүү. За нэгдүгээр асуултын хувьд бол өргөн барьсан хуулийн 3 дугаар зүйл дээр энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хугацаанд дагаж мөрдөнө гэсэн байгаа. За 2 дугаар асуултын хувьд бол энэ аж ахуйн нэгж маань бол нөөц суудсан төлөгч болсон тохиолдолд одоо харилцагч аж ахуйн нэгжтэй бол нөөтийн падаа баримтыг бол өгөөд явах бол бүрэн боломжтой. Энэ бол татвараас чөлөөлж байгаа хууль энийг бол хязгаарлахгүй. За 3 дугаар асуултын хувьд бол өргөн барьсан хуулийн 1-р зүйл дээр тухайн татврын жил ногдуулан төлсөн гайлын албан тэмдэг 100% хөнгөлж дараа жилийн эхний үйлрэл багтаан буцаа олгосгоо гэсэн ийм байдлаар томьёологдсон. Энэ нь бол нэгдүгээрт татврын хөнгөлчлөлт дэвэр ашиг нэмэгдүүлэх, оновчтой болгох, мөн зориултын бусаар ашиглагаас сэргийлэх зорилгоор бол шинэ батлагдсан татврын хууль дээр бол татврын дэмжлэгүүдийн татврын хөнгөлт чөлөөлтийг хөнгөлт хэлбэрээр үзүүлж ногдуулж бүртгэж тайлгнасны дараа төлсний дараа буцаа олгодог нь олон улсын нийтлэг жишгт бас нийцүүлхэн зүйлтэй гэсэн байдлаар томьёологдсон байгаа. Тэгэхээр татвараа мэдүүлж төлсний дараа онд нь багтааж буцаа олгохоор юм томьёолоор орсон. За Ганбаатар гишүүн тодруулж асууя гэж байна. Энэ жидээ баригдсан байгаа орон сууц юм байна шүү дээ. Баригдах ч байгаа юм уу? Гэхдээ тэгээд одоо баригдах гэж байгаа орон сууцныхаа бүтээгдэхүүнүүдийн тэр гайлын татварыг яаж авах гэж байгаа нэг. Одоо байгаа нь ингээд хангалттай гэж үзэж байгаа юм уу? Тэгэхээр чинь сая одоо би асуулаа шүү дээ. Нэг удаа юм уу гэхэлэр тийм гэдэг юм. Тэгээ эсвэл бол одоо 22 он хүртэл дахин бүтээгдэхүүнүүд чинь чөлөөлөгдөх юм байна гайлын татвараас гэж ойлгох нь зөв байна уу? Тэгээ хариултаа. Тэгээд юунд санаа зовж ийн гэхэлэр өөрөөсөө зах зээл дээр орон сууц зараад ах үү те. Тэгэл янз янзын үнэнд нөлөөлөл тийм юм болох үү гэж би бас Хэдгээр микрофон. За 80 дугаар микрофоноос хариултийнэ. 81-ээр. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Монгол газрын тус боловсруулах хууль дүрийн албаны дараагийн 2. Тэгэхээр энэ маань болохоор тухайн одоо бараа материалыг бараа материалыг энэ барилга хотгонд барихад шаардлагатай бараа материалыг татвараас чөлөөлөх гэж байгаа юм. Тэгэхээр зэрэг одоо барилга маань бол баригдаагүй. Тэгэхээр энэ барилга барихад шаардлагатай бараа материалыг татвараас чөлөөлж ногдуулсан татварыг дараа жилд нь буцаа авах ийм зохицуулт оруулсан. Тэгээ одоо төлсөн байгаа татвар байхгүй. Одоо дөнгөж барилгын маань суурийн ажил хийгдэж байгаа. За Содбаатар гишүүн асуулт асууя. Ер нь газрын төсний
Үйлдвэрийн асуудал бол их чухал асуудал л да. Энэ засгийн газрын үед